За энэ хуулийн төслийг ерөнхийд нь бол дэмжиж байгаа. За ер нь бол зах зээлийн нөхцөл байдал бол хэзээч яаж өөрчлөгдөж болно. Тэгэхээр манай энэ уулуурхайн биржийн үйл ажиллагаа өөрөө уян хатан борлуулалт хийж байгаа хүмүүс вончсандаа бас борлуулалт хийх болон хангалттай юм нөхцөлтэй байх хэрэгтэй гэж харж байгаа. Зүгээр анхаарах зүйл юу вэ гэхээр энэ 14.6 дээр энэ уулуурхайн бүтээгдэхүүний чанар энэ зах зээлийн индексээс хамаарсан гэдэг дээр бас олон шалтгаан байна. Жишээлбэл уулуурхайн бүтээгдэхүүний чанар бол одоо худалдан авах хэрвээ тээвэрлэлтэй ихгүй байгаагаас болоод удснаас болоод чанар муудвал хэн хариуцлага нь хүлээх вэ те. За худалдагчаас хамаарсан байж болно. Эсвэл одоо тухайн одоо бүтээгдэхүүнийг хадгалж байгаа агуулгаас хамаарсан байж болно. Бус гурвдагчаас хамаарсан байж болно. Тэгэхээр энэ шалтгаан бүрдэн тохирсон энэ үнийн хэлбэлцлийг тогтоохдоо тэрийг бол анхаарах хэрэгтэй гэж бол зориуд цохид тэмдэглэж хэлмээр байна. Энийг анхаарах хэрэгтэй. За дараагийн асуудал болохоор энэ олон улсын худалдааны одоо гэрээ хэлцлийг нөхцөлийг бол одоо энэ бүх одоо байршил дээр ашиглаж эхлэх гэж байгаа нь бол зүйтэй. Гэхдээ энэ дээр болохоор одоо энэ эрдэс тавталгын компани борлуулалтын гэрээнүүдийг харахаар маш их хэмжээгээр урт хугацаатай гэрээ байгуулсан. Энэ хооронд нь зах зээлийн үн хэлбэлцдэг. Үүнээсээ болоод нөгөөдөл нь авах сонирхолгүй болцдог. Ийм асуудлууд байгаад байна. Тийм учраас энэ инкод тойромс ашиглаж байгаа гэрээнийх нь хийж байгаа худалдаанууд бол илүү богино хугацаатай тодорхой одоо богино хугацаанд татах боломжтой байхаар ингэж ажиллаж байгаа зохион байгуулахгүй бол энэ асуудал чинь инкод тойромсоор хийждэг. Инкод тойромс чинь бүр илүү гатуу нөхцөлтэй шүү дээ. Хэрвээ дунд нь банк ашиглагдаад эхлэх юм бол одоо банкуд нь инкод тойромсын чанарын нөхцөл хангагдаагүй гэж буцаах тэгээд зөндөө асуудлууд байгаа. Тийм учраас энэ дээр бол бас ийм олон улсын худалдааны санхүүжилтийн нөхцлүүдэд сайн анхаараарай гэж бол хэлмээр байна.